Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group, Эко үйлчлэг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Гэр хорооллын амьдрал маань яг өнөөдрөөс яг эхэлж байна яг энэ мөчөөс. Тэгээд өнөөдөр бид нар Ганбаатархтай хэд хоногийн хоолны мөнгө, түлшний мөнгө болох нь 30,000 төгрөгийг өгье. Тэгээд энэ 30,000 төгрөгийг зохицуулаарай тийм ээ. Өнөөдөр 30,000 төгрөгийг би чинь бас нэг 21,000 төгрөгтэй л ер нь дөстэй шүү дээ одоо бараг тийм ээ. Тэгээд хэд хоног хүрэх нь өдөл бас харъя тийм ээ. Тийм хэд хоног амьдрах нь тийм. Хамгаач гэсэн бас хоол хүнсний юмнуудыг аавна үсттэй. Заварцгаая бүгдээрээ. Баатар онгорлоо энэ ашваа манай ашваа сайн уу энэ тэгэл бодоод хамгийн олон хонохоор бүрхэхээр л авна шүү дээ. Гом авах уу? Гомын 5-ын гом байгаа. Энэ хэдэн гом байгаа? Энэ 3-ыг 5-ыг байгаа. Монгол юм авмаар шүү дээ. Гоё өхрөө хаврыг авчихгүй юм уу? Наач гоё биш үү? Тэрванда татамаг татамаг. За хэлний хэд гэж вэ? 4800. За. Яасан мэнэ. За иччих юм аавна. Мах ямар үгүй. 4,700 ганц. 4,780 орж. За. Юу удах хөдлөө өччих. Энэ чин сүгдгээс. Одноо хоёрцоо. Орчинтойгоо танилцсанаа. Хатын доо хаана таадаа. Гэхдээ одоо иргэн тойрог ингээ харахад бол ер нь их алсын бар харагдахгүй шинжтэй. Уг нь өндөрлөг газар юм биш тийм. За нарны баримжаагаар үдээч одоо цаг. Тэгэхээр хотны энэ хавьд л байх шиг л. Нэг тэгэл гэр оролтууд тэгэл хүний эрчим төлөвлөгөө бол нэгэн өрнжих шиг л байна шүү дээ. Ус түлэнд явна тэгэл сүга гаргана гэж хатаа түлэн Арасаа ч юм уу ороод тэгээд хадаа ягээд дээд тийм. Гот нүс сарч байна гинэ. Бас 13 дугаар хороолтоос те энэ төмсний үний ондоо байна уу? Адилхан байна уу? За. карамелч ханаа. 350 карамелч. Монгол таримтайгаа юу? Тэгээд 540. Тажгүй юу ха? Тажгүй сайн байна уу? Энэ утаагийн эсрэг нэвтрүүлэгт орж байгаа юм. Тэгээ энэ утаатай газар амьдрандаа хэд хоног? Энд чи манай энэ чи юу? Энэ хавд тий. Мод бол зөвхөн асаах л зориул. За. Наач харна. Энэ одоо шуудан мод. Тийштэй ерөөсөө тийм байна. Хамаалч. Энэ шуудан мод. Яг тэрэг мэрхий явж байгаа. За авна чи ямар үдээ вэ? Наач нэг хав. Энэ дээр тавих уу? Тэгээд яг тэрэг авчихаа.
хаалга наахгүй боо. Нэг хөв цаасан цаахны доор шил авах гэж тачсан ийм хөл юм байна. Юус хорон хийч. Энэ шуудатай хоёр үү те? Яг ийм. Ямар үнэтэй? 1500. Авахгүй дахиж явах. Лайч. Хоёр шуудай мөрсөн. Өөр юм ахгүй те. За алтын цэгийн даалгавар бол мод хоёр л явж ирсэн шүү дээ. Ирээд нэг хэдэн минут болоогүй ахтал хоолоо хорсоод аргаалаа шүү дээ тий. Ер нь утаа гамшиг болчихсон гэдэг ер нь үнэн байна уу? Яг гамшиг болчихгүй ер нь одоо ингээ харах. За утаатай байндаа гэж бодоод өнгөрдөг байж тээ. Яг өнөөдөр ингээд энэ утааны талаар ингээд яриад харсан бүр хүмүүс яг ингэж бодмоор юм байна шүү. Би бас ингэж боддоггүй байсан байна. Тэг ингээд энэ дээр зүгээр яг тавчхан хариулахад гамшигын байдалтай биш байна. Бүр дайны байдалтай байна. Дайны утаас гонголж шүү. Яг нэг дайн шиг. А дайн гэж юу хэлж байгааг бол энэ хүмүүсийн эрүүл мэнд, энэ хүмүүсийн орчин нөхцөлийг харал та. Гамшиг гэдэг үг чинь одоо бидэнд дасал болчиход байна шүү дээ. Нэг одоо нэг гамшиг гэдэг үг чинь уг нь их том үг шүү дээ. Нэг аимшигтай том үер болдог ч юм уу, аимшигтай том одоо ингээд айхтар юм болвол гамшиг болно шүү дээ. Тийм ээ? Сая одоо энэ Тайландын үер мөр гэдэг шиг энэ бол аимшигтай том гамшигаас илүү айхтар хүмүүсийн эрхийг ноцтой зөрчиж байгаа болж л гэдгийг би мэдэрж байна. Цөмөөрөө энэ дээр сэрх юм байна. Сэрий. Энэ дээр одоо бүр унтуулсан байна шүү дээ биднийг. Тэгээ тунгаагч одоо ингэж бид нар чинь сайн нэг хил мах, хил төмөс ингээд нэг жоохон л идэх юм авлаа шүү дээ. Хариугүй жоохон. 30,000 төгрөгөөс хэд үлдв? 10 л болчихжээ. 20,000 төгрөгөөр авсан хоолоороо өнөөдөр хэд хонохны өдөөдөө харцгаая тийм ээ. Ухаанд дэлхийн улсынхан зүрх тарихыг нийслэл хэмээдэг юм. Удмын нүүдэлчийн үннийг унган төрөл хэлээрэн хүрээ гэдэг. Хүрээ. Хүрээлэх, дугуйрах, нэгдэх. Бөмбөрцөг цагаан германч хүрээ загварын сонгодог хэлбэр. Тэнд эцэг хийгээд их, элбэр журамт ахан дүүс өтгөс хийгээд нялхсан цөм бүрэн. Агадл тэднийх нэг нь эвийн саруул өргөнд мансуурлын хорт хар тамхи татаад хэлбэл юу болгосон. Өрхийн тэргүүн төвчхүү, өндөр өвөг хүлцхүү, өрөвлөгт нялхас маань тэсвэрлэх үү. Утаанаас ангид уушгийг угтаан бидэнд байгаль их заяагаа нүгүй. Хахир өвлч ба хамаагүй хамгийн гол нь тархин чүглсэн утаагаан үлдэн хөөцгöy. Угааран танаацгай хүмүүсээ. Нийгмийн хариуцлагатай байгууллага Сэвэр агаар бэлэгдэгч MCS Group. Сүгэн болохоор 26 амралтай тэгээд тасан. Тэгээ өчтөө одоо амрын шугаар шүү гэж хэлдэг. Ямар ч чи 25 өдөр хаана явчихсан. 26-ны өдөр амрын явчихсан. Тэгээ өчигдөр хүртэл ажилласан. Оо валаа. Юу шөөш. Хаасаа. Шуудаа гэдэг бид нар уг нь арай өөрөө төсөөлтэй. Үүрэл Дээр үчи одоо 70 шуудаа муудаа гэл те. 70 шуудаа, 50 шуудаа. 50 шуудаа чи. Яаж 25 шуудаа гэсэн шүү дээ. Тэвид төрэн үү дийгүүрээ залуусарч байгаа шүү. Тэвид төрэн үү гэдэг. Ийм яах юм юу? Тийш. За энэ нөгөө алдарт 50 сарны. Хамаатан шүү дээ. Таран доктор шуудаа хийгээд үзье гэж байна. Тий. Өө хоёр шуудаа ичүү. Ингээ хоёр шуудаа нүрс нэгэн торонд орохыг энэ биеэрээ үзлээ. Миний хоёр нүд нүгэл хурааж үзв. За юу хийх юм бэ? За юу усаа авчлаа. Жоод ижих хөл боллоо.
Хүнстэй гоод байдгүй юм да ингэ. Хаад ижиднэ цайгаа шинжлээ. Хаштлаа. Цайн далаад л тэгдэг. Цааш. Хүмүүс үсгийг харж. Юу явчих. Цогшчод айгу удаанахын тий. Тэр харж ирснээс хойш ингээл байгаал тэгээд тэрийг энэ айгу удаан улаанаа барьт юм биш тий. Энэ жижиг шуудаа нуусны 500 төгрөг. Литр гараад яг ингээд харсан чи бүр жижиг юм. Аюу жижиг болсон. Шуудаа ихгүй шинийг жижигхэн торлоо. Хайж болно байгаа хөө. Гомд мах сүү цаачаа нэг цоо ийж наа. Хэлэхэн дээр сайн байгаа чамд юм шиг. Нэг ширэн билет тэмлээдэх байл. Галдаж хоол хийдэг байл юм шүү. Танд болон танаа гэр бүл агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байна? Миний тайван байдал болон санхүүгийн байдал тийм ээ гэр бүлийн маань эрүүл мэндэд маш их хорцоо нөлөөлж байгаа байхгүй. Одоо 3 хүүхэд маань жишээ нь ээлжлээл одоо ханаа түрээд байх жишээтэй тийм. Нутаа, үнээр тийм шороо, тоосчл тийм бүгдээс нь шалтгаалаад дархлааны асуудал бас өндөгдөд байгаа байхгүй. Ер нь тэгээ бид нэр одоо тамхи амьдралд хортой 5 насны дайсан байсан гэл тий тамхин дээр хүртэл юм сурчлагаа айхтар зурагтай мурагтай гараад байдаг. Тэгтэл бид нар энэ нүүрсэн дунд тий энэ хутаан дунд амьдарч яах гэдэг бол бас ингэ чимэг өөрсдийг халаал юм. Тэрийг хүлээн зөвшөөрч байгаа юм шиг ингээл бас отрогоо бүгдээрээ бүгээл тий. Гамшиг хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Гамшиг мөн үү? Мөн байлгүй яах вэ? Одоо гамшиг гэдэг бол ерөөсөө тодорхой. Жишээ нь ингээл Монгол улсад одоо жилд хэдэн хүүхд төрлөө мөрлөлгөл статистик тоо баримтууд гэжтэй. Тэгтэл жилээс жилд одоо тэ хийн дэгдэл ч юм уу дотоод төрөлт тийм ээ. Одоо юу гэдгийг тэгэл амьсгалын замын өвчин одоо юу гэдгийг зөндөөл юм байна дөө. Эндээс одоо ухшилтай тийм хорц сөрөг юмнууд бол зөндөөл байгаа. Хэдий эрүүл мэндийнхэн их нэлгчсийнхэн ингээд тэмцэвч те тэр нөгөө ураг их дотроо байрлаж байгаа тэр ураг мөрөг маань хүртэл юм одоо гэмтчихэд байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энэ яванд одоо Монгол удамшил гендэ хүртэл нөлөөлнө. Одоо нэг бид нар чи одоо 2 толгойтой өөх ч юм уу те хоруугаар нь илүү дотоод төрсөн ч юм уу тийм яриад энэ бол одоо ялчгүй нагаар тэ бидний авч байгаа эрчим хүч хүнс тэжээл энэтэй л холбоотой. Би бол тэгж бодод байгаа. Ганц утаанаас гадна энэ янз бүрийн бохирдлын их үүсвэр болж байгаа. Энэнгээрээ дахиад агаарын бохирдлын үнцийг их үүсвэж. Магадгүй бид ингээд утааны асуудлыг шийдчихлээ. 100-ын ингээд янзлаа ч юм те. Дараагийн энэ нөгөө орчны бохирдлууд дахиад агаарт гарч байгаа юмнуудын бохирдол нэлээд одоо гарч ирэх байх гэж бодоод байна л да. Тархин дотороо тэр цэцэрлэгжүүлэлтийг хийх л хич болоод байна л да. Ингээл одоо чин замын үед ирээ тэ харьцангуй хоёр өөр одоо нэг л орчин шүү дээ. Тэгэл яг ингээ очиод харахлаар тий харьцангуй хоёр өөр тийм хотжилт, соёлжилт ингээ харагдаад байдаг. Тэгтэл би өөрөө сүлээ ирээ тэр талбаасан. Тэгээд тэр л тэгээ хэцүү өстэй газар шүү дээ бас. Тэгэхээр чин мод зүйлийг тарьж болдго юм байлээ. Амьдрал үргэлж наа. За манай эцэгтэй маань цайгаа чанаад хийлээ сайхан сүнтэй цай. Монгол гэрч сайхан зохицтой байна. Таван дээр. Гадар усан цайрал өөр залуу эрдэмтэн техник шинжилгээ ухааны доктор Адгэрл маань байна. Адгэрл маань манай утаа зорилт нэвтрүүлгийн залуу эрдэмтдийн холбоо гэдэг зөвлөх багийн гишүүн. Бас энэ утааны нэвтрүүлгийг бидэнтэй хамтран хэлцэж энэ өнгөрч байгаа хэдэн хоногт энэ сар орчим хугацаанд 66 хамтран хуваалцсан. Та бүхэн нэвтрүүлгийг бэлтгэж явцсныг эрдэмтэн докторын хэлсэн үгийг сануулж хийж байсан шүү дээ тэр уудан дээр ягаа. Би одоо ингээл шүнжин одоо оюутнуудаа хэлгсэн, хүргэгсэн, тарих оюунд нь одоо суулгаж өгсөн гэж бодсон лекц. Өдөр отоном дээр саргаад замааггүй бүхэнд жуурсаа саргаад сургууль дээр очиод хичээлийн агент очиод лекц уншиж эхлэхдээ зэрэг
угаардсан ухаанаар магадгүй 80 100 хөрөхстэй юмны би нэг 70% өргөд байх шиг байна. Гэтэл оюутнууд бас ялгаагүй угаардсан байж байгаа. Тэд нар миний тэр 70 хөрөхсөн юмны нэг дахиад нэг 30%-аас нэг 40%-ийг алгаад байна уу гэж идэвхтэй гэсэн шүү. Огт идэхгүй зүгээр ингээд инертийн хийшиг явж байгаа бас бол огт юу ч хүлээж авахгүй байна гэдэг. Ингэж байлаа. Тэгэхээр энэ бас тарих оюуны хүртэл ингэж саар мөгжүүлдэг гэдэг юм уу да. Та бол эрдэм судлалын хүний тухайд бас энэ яг энэ оюун ухаанд нөлөөлөх талаас нь хэлбэл бас сонин баримт юм хэлэх байх таа. Хийн эндэл няран өвчлөл хийсэн. Энэ асар аюултай баримттай тавтан бид нар гаргаж үзүүлж ирсэн. Тэгэхээр яг энэ маань өөрөө яагаад бид нар энэ тэмцэхгүй байгаа юм бэ? Эргээд бид нар чинь нөгөө тарганы нөхөн дотор утуулчихсан эдийн хөдөлгөөл болчиход байна шүү дээ. Одоо гарч чадахгүй тэндээсээ. Тэгэхээр одоо энэ хүмүүцэн хард байгаа бол нэг зад буудмаар байгаа. Ингэж одоо ард түмний хамгийн эхлээд утаандах тархимдах тэр оюун санаанд байгаа бохирдлоос арилгах ингэ хэрэгтэй байна л да. Ухаанд дэлхийн улсынхан зүрх тархийг нийслэл хэмээдэг юм. Удмын нүүдэлч үүнийг унган төрөл хэлээрэн хүрээ гэдэг. Хүрээ. Хүрээлэх, дугуйрах, нэгдэх. Бөмбөрцөг цагаан германч хүрээ загварын сонгодог хэлбэр. Тэнд эцэг хийгээд их элбэр журамт ахан дүүс өтгөс хийгээд нялхсан цөм бүрэг. Гэтэл тэднийх нэг нь эвийн саруул өргөндөө мансуурлын хорт хар тамхи татаад хэлбэл юу болгосон. Өрхийн тэргүүн төвчхүү. Өндөр өвөг хүлцхүү. Өрөвлөгт нялхас маань тэсвэрлэхүү. Утаанаас ангид уушгийг угтаан бидэнд байгаль их заяагаа нүгүй. Хахир өвлч бай хамаагүй хамгийн гол нь тархин чүглсэн утаагаан үлдэн хөөцгöy. Угааран танаацгай хүмүүсээ. Нийгмийн хариуцлагатай байгууллага эко үйлчлэгийг дэмжигч Хас банк. Ой хайчих юм. За. Хоёр шуудаа буюу нэг тор нүүрсэж байна. Хэдэн үргийн тэгээ? Ингээд 3000 төгрөг. Нэг нь 500. Мод мэт. Мод бас 500. Тийм эхний ялж чинь хоёр шуудаа гэж авчлаа. Нэмээ дараа. За за. Нүүрстэй ч олдохгүй шүү дээ. Тийм үү. Энэ хаахын нүүрс гэдэг юм уу? Налах нүүрс. Налах. Ерөнхийдөө нийслэл маань гэр нийслэл болоод байгаа шиг. Капиталын хувьд ингээ аваад үзэх бол их л өндөр хөгжилтэй уустай амьдраад байгаа шиг байна. Тэгээд яг тийм боловгээ ингээ хэрэг бодит амьдрал дээр бидний иргэн тойрон хүрээлэн байгаа орчин амьдралын асуудал. Явж явахгүй гэр ороод амьдраад байна л да. Хөгжил ууссан байна. Жохон болчих шүү дээ. Одоо энэ дээр нүрсэн хийж болд юм лөө. Шүдэнцний хууль гэдэг байгаагаа тайлбарлаж өгье гэж бодож байгаа Ганбаатар ах та. Доороосоо шатах дүрмөр буюу шүдэнцний дүрмийн эсрэг явж байгаа байхгүй ийм. Одоо ингээ хурдан би ч одоо түлэгчих гээд байгаа шүү дээ тий. Одоо энэ болохоор ингэж игнэ. Дээрээсээ болохоор ингэж удаа асах хэрэгтэй юм гинэ. За. Ингэж ирэх юм надад шүү дээ. Танилцуулж байгаа. Тэгэхээр яг ингэж асаана. Толгомд гал төлдөг байхад яагаад дутаагүйсэн гэр. Дээрээс нь галлаад тий сайхан одоо нүснээр галаа хасаад өрддөг байсан учраас утаан дээшгээ яваад тэг үлдсэн хэсэг нь одоо нүсний бас удаан үр дүнтэй шатдаг гэсэн санаа шүү дээ тийм ээ. За, мод хийх юм уу? Шууд нүрсэж чи. Шууд нүрсэж. гэн чи миний сонсноор бол нүрсээ хийчихэд тэгээ дээрээс нь мод хийдэг юм шүү дээ. Би ч одоо асаалтаа авч доороо. Тэгэхээр яах юм? Түр энэ дээр дахиад нүрс хийх юм уу? Энд дээр нүрсийг үздэг. Болохгүй тэгээд дээр нүрс хийгээд болохгүй л гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Биш тэгэхээр хуушны юу шиг болчих юм шээсээ. Доороосоо уугаад хэлэх юм шээсээ. Тэгээд дээрээс нь давхар асууч. Дахиад уу? За зөө юм хийгээ хүүхд угаад шүү. Одоо шууд нүрсээ хийгээл дээр нь мод хийгээл цаасч. Тэгээд дээрээс асууч. За. Зөөлхмүүд За тэгээд за гал бодонтой сайда. Сая миний охин гудмаар яваад баахан утаа залгаад за одоо ингээд хаана тийм ээ. Тий, за одоо ингээд цаасаа нэмээд ингээд
Өнөөдөр үзээд миний бодол нэрээ баг багаар үнэхээр өөрчлөгдөж байна. Тэгээ энэ бол аргагүй юм да. Бас хүн төрөлхтний нэг тийм бас шинжлэх ухааны нэг бүтээл шүү дээ энэ чинь бас. А тэгвэл энэ бүтээл анх монголчууд л энийг эхлүүлсэн юм байна гэдэг дээр би улам их итгэж байна. Анх би одоо яг сая би бас тулганы галаа бадраасан, Монголын үйлдвэрчний холбоо тулганы галаа бадраасан, манай гавьяат жавхлан дуучинтайгаа бид одоо бадраасан. Тэгж яхад би одоо тулганы талаар олон хүнээс сонсч байлаа. Ямар гайхамшигтай юм бэ? Галаа яг яаж дээшээ өрдөд юм? Яаж яг асаад юм тийм ээ? Эндээс ингээл би харж байхад тэр бас зарчмууд их байна. Ер нь тэр зарчим маань явж тэнд явж байгаа л нөгөө нэг эсхийд хуурахтан гэдэг шиг нөгөө Турк байна уу, Европ тэр хаваар бадраал. Тэгэл одоо тэр нь бас л буцаал бидэнд одоо ингээл бас том туршлага болоод орж ирж л байна даа. Нэг яасан юм дээр. Одоо энэ дээр мото игээл цаасаач. Тийм байна. Тэхүү. Тийм байна. Энэ нэг галган тэгээ хийж ирээд юм бол уг нэг мөс асаагаад яах. Тэгэл хийчихлээ. Тэгэл хоолой цагаа арчи. Тэхүү. Тэгээ. За. Тэгээ хоногт хэд хэрэглэх юм. Шүн гарч яваа. Нүүрсэн. За одоо мото гал. Одоо мото игээд. Мотоос жижигэх үү? Жиргсэн мод хийгсэн шүү нэ. Зурагтаар тэгж гарсан. Ер нь бол хүний юу гэл улам хэлбэрчлээд тэ. Уган ч нөгөө том байлан мод аваад тэрнийгээ хөрөөдөөд тэгээд хаглаад төлдөг гэсэн юм шүү дээ. Одоо ч цайлгүй тэгээд хаглаад төрөөдөл бүгд үйлчлэгээ өөртөө л юм л да. Гадшаа зөндөл ингээд явжсан баг тийм. Аль ч улсын нийслэл тийм. Нийслэлийн амьдралын өртөг өндөр байдаг тийм. Бусад одоо жижиг хот дагуу хоттой гарцуулаад хүний ажлын үнэлгээ байна шүү дээ. Тэр үнэлгээ амьдралын өртөг хоёр бол уруу хамааралтай тийм. А тэгэхгүй тэр хөдөлмөр хөрсний үнэлгээ нь бага мөртлөө амьдралын өртөг нь өндөр байна гэдэг бол тэгэл асуудал болж байгаа юм да. А чинь хөгжингөө орнууд ч юм болохоор хөдөлмөр хөрс оюуны үнэлгээ нь маш өндөр. Тийм байгаа шүү дээ. Одоо дахин эрдэнтийг ч юм уу ахангаач юм уу амьдралын өртөг хамаагүй өндөр өртөгтэй. Магадгүй татварын өндөрж байдаг ч юм уу. Тийм байснараа төвлөрлөлийг сааруулах ийм боломжийг бүрдүүлэх юм болов гэж бодоод байгаа байхгүй. Улаанбаатарын нийслэлд амьдэрсэн ч те Атар суманд ажилласан ч одоо те хэрэглээ нэг төвшөнд байх. Тэгээд бас нөгөө сургалт. Дэлхийн 3 дахь орнууд яагаад ядуу байдаг юм бэ? Гэсэн чинь нөгөө эрдэс баялгаа ашигладгүй те. Ийм хэрэгэлдэггүй, ийм учраас ядуу байдаг, өвчтэй зовлонтой үгүй гэдэг байгаа байхгүй юу? Яг өөрөөсөө гайхаад яг юу юм тэгвэл та хэлдэг гэсэн чинь эрэгтэй хүний боловсролыг хамгийн дор тавьсан байдаг учраас өнөөдөр дэлхийн 3 дахь орнууд хөгждөггүй маа. Тэнгүүд надад амар том зохиол болж байгаа байхгүй чи амар сонио. Одоо маш үр дүнтэй сайн зуух ч гэдэг юм уу эсвэл ийм сайн бүрээс гэрээ яаж авч явах вэ гэдэг тэр шийдвэрийг гаргахад эрэгтэй хүн маш их бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Тэр шийдвэрийг гаргахтаа айдгүй байх хэрэгтэй. Бас зарим эрсдэлтэй ч гэдэг юм уу эсвэл шийдвэрүүдийг гаргаж сурах ёстой. Дараа нь эрсдлээ үүрдэг байх ёстой. Физик, математик, бизнесийн ухаан, маркетинг ухаан гэж би ярьсангүй. Амьдралын хариуцлага өргөх ухаан. Өөрийгөө золиослох ухаан. Тэгэл эцсийн эцэстэл за энэ гэр эмэгтэй хүн чинь надад л найдаж нэг хүүхдээ гаргаж байгаа ш. Надад л найдаж амьдралаа надад даатгаж байгаа. Одоо бүр хадам аав байж тийм аав ээж бол надад л наатгаж ийн охиноо өгсөн байгаа ш гэж бодож явах юм шиг байлээ. Энэ дээр бол одоо нэг төгс төгөлдөр ирмээр гэсэн утгаар хэлсэнгүй шүү. Зүгээр л Монголын нэг л жирийн эрх хүний хувьд бусдаа л уриалж санаа бодлоо хуваалцж байгаа л хэлбэр шүү дээ. Тийм ээ. Гэр хороолд амьдарч байгаа хүн 2 портер одоо нүүрсээр бол одоо хамгийн бага. За өвөлд бол дунджаар 3-аас 4 портероор өвлжж байгаа. Гутранг үзэл бүр ингээд бие махбод оюун тархинд нь оюун санаанд нь шингэцсэн байгаа л биш байгаа юм. Тэгэхээр энийг арилгаж болно. Ингээд бол хөдөлмөрлөх хэрэгтэй, яа төрөлсгийн олон төрлийн бодлого авах хэрэгтэй. Ямар ч байсан хөдлөх хэрэгтэй гэдэг нэг ийм л дахиад л эхлээд өгөөд түншээд цочроод сэрэмэр юм шиг. Тэгээд дараа чи хөдөлгөөнүүд ирч хүч аваад явах болов гэсэн юм. Ер нь сая би усанд яваад ирж явах замдаа нэг одоо нэг зургалт нүдэнд харагдлаа л да. Нэг залуу тэрэгэн дээр том пошгтой үнс хийцэн түрээ гарч ирж байна. Тэг яг хашааныхаа үүдэн дээр хасгачаад
буцаад яваад орчиж байгаа. Яг өөрийн чинүүдэн дээр улаан. Яг улаан яг надад тэгж харалтай л дээ. Тэгжээд нөгөө хашаанаас нөгөө аваагаад ингээд тосныг харсан чинь дахиад нэг залуучсан чинь асгаж байна. Агаарын бохирдолтой механик аргаар биш одоо юуны аргаар тэмцээгээд гэж байгаа бидний нэг зорилго шүү дээ. Тийм ээ тийм. Бусдыг хүндэтгэхээс гадна ерөөс өөрийгөө хүнддэг. Өөрийгөө хүндэтгээд хогоо одоо хаанигтай хайдаг ч юм уу нус дээр хаяхгүй байх чинь эхлээд өөрийгөө хүндэтгэж чинь гэдэг чинь бусдын хүндэтгэлийг авах нэг шалтгаан болж эхэлж байгаа юм л тийм ээ. Тэгэхээр залуу өөрийгөө хүндэтдэггүй учраас ямар ч үсэн хашааны гадна хаваач. Гэхдээ тэр хашааны хаалгаар гараад тэр хайсан үнсэндээ өрөөл явна шүү. Өөр алхам. Тэгэхээр ялгааг л хардж байна. Нэг өөрөөс нь 3 метр хогоо үнсээ холдооснаар болчих чинь гэж ойлгож байгаа юм шиг байна. Өөрөөр хэлбэл чинь хүн магадгүй одоо тэр хүн хэлж магадгүй. Би хаана хогоо явах нь миний эрхийн асуудал шүү дээ. Гэтэ нэг ажлын нэг зарчим байна шүү дээ. Ирэх бол өөр нэг хүний эрхийг хязгаарлах. Тийм нэг хүний эрх нөгөө хүний эрхийг хязгаарлах. Өөрөөр хэлбэл тэр хүн тэнцээ хайччихвол заах. Өөрт нь хамаагүй нүдэнд нь харагдахгүй юм да. Нүдэн бол ашиг хэмжээ өөр яваад байна. Гэхдээ эргээд энэ чинь хичнээн хүмүүсийг хорлож байгаа юм дээ тийм. Хичнээн хүмүүсийн одоо эрхэнд алдаж байгаа. Хичнээн хүмүүсийг одоо бохирдуулж байгаа юм тийм. Хотод амьдраад байна уу? Гэр хотод амьдраад байна уу? Монгол маягийн гэрийг бүр орчин үеижүүлсэн тийм хорооллуудад бид амьдрах юм бол дэлхийд бид загвар болно шүү дээ. Газар хөдлөлтөнд бид өртөхгүй. Бидэнд яг тэр унган тэр нүүдэлсэн сэтгхүүгээ гээх магадлал багасна. Маш олон давуу байдал үүснэ. Лондонд ерөөсөө дулааны станц байдаг. Тэр ингээд халуун усыг ингээд үйлдвэрлээд тийм ээ халаагаад баахан турбаагаар дамжуулж баахан дулааны алдагдлыг хүлээж хүмүүсийг халаагаа тэгээ буцааж авна гэдэг бол маш их энерги зарцуулдаг. Тэр баруунд яадаг гэхээр айл болгон өөрийн жижигхэн уурын цэглээс тастал гэсэн үг шүү дээ. Нөө бойлероо хэлээд байгаа байхгүй юу? Тийшээ захилгаа өгдөг, газ өгдөг. Тэгээд одоо халуун хүүтэн ус өгдөг. Хүүтэн ус өгдөг, халуун ус өгөхгүй. Ингээл болоо. Манайд айл болгон өөрийн гэсэн тийм маш үр дүнтэй жижигхэн тийм дулаан гаргадаг ийм станцтай болчих юм бол бас нэг том нэг шийдэл. Би үл ярьдаг шүү дээ. 5 дугаар захилгаан станцыг бариасаа гэж би хүсдэг. 5 дугаар дулааны станц битгий бариасаа гэж боддог. Утаа. Элстэй шанд утаа цайдмыг даган хаяаныг хар гэрээс утаас унаглана. Их насгад оржийн тэртээ 20 дугаар зууны ихэнх үед Монголонд өрсөлдсөн дүр зураг. Хаяаныг шүү. Дөрвөн уулын ам жалга судаг дүүрэн лагалдсан шавар байшин эсгийгэрийн яндан бүхнээс чулуун нүүрсний гашуун харавтаа өдөр шөнийн 24 цагт нүүгэлтэн харанхуйлна. 21-р зууны Монголын нийслэлийн дүр зураг. Өдөр шөнийн 24 цагт шүү. Утаа. Үгийн үндэс нь ут. Тарууг зурмыг утаж агнадаг аргыг монголчууд сэдсэн. Харин өдгөө бид өөрсдийгөө утаж байна. Утаа. Утуулсан аливаа амьд бүхэн мангар дүйнг болё. Одоо боллоо. Сэрцгээ, харцгаа, гэргэрээсэн гарцгаа. Тарих хоёун шингээсэн утаагаан сэгсэрцгээ. Бид угаардсан болохоос устаагүй байна.